За сайн байцгаана уу. Би өмнөх дугаарт одоо өөрийнхөө байр байдлын талаар ингээд өгсөн байгаа. Одоо энэ дугаарт болохоор яг халуун цэг болоод байгаа буюу одоо Америкт байгаа найзтайгаа ярилцахаар холбогдоод байна. Тэгээд надаас шал өөр нөхцөл байдалтай байгаа болохоор ярилцъя гэж бодлоо. Тэгээ манай найз өөрийгөө танилцуулаад өгч. Сайн байцгаана уу. Намайг Халуун гэдэг. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо гацчихсан байна. Тэг. Аялын шиг нэг сарын хугацаатай ирсэн боловч одоогийн байдлаар нэг 3 дахь сардаа байж гинэ. Тэг. Нэр 4 сар гарч байгаа. Өнөөдөр чинь нэр 4 сарын 3. Тэг. 3 дахь сардаа авчаа байж гинэ. За. Тэгээд нана хідүүлээ оччихсан элед байгаа гэсэн тий. Тэг. Миний хувьд болохоор яг гэр бүлээрээ ирсэн. Аав ээж дүү дөрүүлээ ирсэн. Тэгээд Сан Франциско, Сиэтл, тэгээд Лос Анжелес гэсэн хамгийн сүүлийн спот нь одоо Лос Анжелес дээр л тогтоол байж ин да. Тийм. Одоо хизээ буцах хэрэгтэй байсан юм байна. Монгол руу 2 сарын 24 26 онд байсан. Тэгээд хоошлогдоо 4 сарын 10 хэдэн болоо. Тэгээд 4 сарын 10 хэдэн хоошлогдоод 5 сарын 1 болчоод одоо 5 сарын 1 бараг хоошлох юм шиг байна гэж айгаал тэгээд бүр ингээл сууж байна. Нөгөө хил гохгүй хаас байх гэдэгсээ одоо. Тийм. Зүг. Нөхцөл байдал наа чинь ер нь аль тэгээд яаж байж ин да? Яаж байрлж ин? Одоо нөгөө 3 дахь сарда энд байж ин гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо аялал бишсэн яаж байрлж ин? Эхний сартаа болохоор яг хаа таньдаг айлтай байсан. Хамаатан айлт. Тэгээд 2 3 дахь сартаа тэгээд байр түрээслэл байж ин да. Яг үннийг. Тэгээд би энд нөгөө яг гацчаад нөгөө яаж Монгол руу буцах уу гэж аягүй олон газруудыг судалсан л та ядаж ойртыг тий хэл нийтлэл ойртыг гэх юм уу Бээжин руу явбал гэх юм байна 14 хоног хүний 300 оноор карантинд байх юм байна дараа Монгол очиад дахиад карантинд гэх юм байна тэгээд бид чинь дөрөвдөө болохоор чинь дөрөвт бүх юм нь өөрчлөгдөж явчихж байгаа юм чинь тэгээд Тайланд явбал $100,000 нөгөө cover хийх insurance-тай байж заавал гадаад иргэнийг оруулах гэж байгаа хгүй юу. Нэг болцлон заяа. Тэгээ Вьетнам болохоор одоо хилээ хаацсан шиг юм уу. Солонгос болохоор визгүй иргэдийг энэ удаа авахгүй байгаа. Америкийн визтэйсэн ч гэсэн хамаагүй гэж онгоцоос бүр ингээд амар хүмүүс ингээд эндээс ингээд 30 хоногийн визтэй орё гэдэг Америкаас очсон. Тэнгүүтээ шууд визгүй гээд өөрсдийн зардлаар Америк руу буцаагаад байгаа юм байлаа амар. Тэгэж бүр амар их зардалтай орно тийм. Тэгээд ер нь бол нэг тэгэл хилүү таагдаал. Жохон арга мухтаад энд ер нь гацсан хүмүүстэй холбогдсон арга зам оллыг холбогдсон. Тэгээд Америкийн нэгэн улсад гацсан монголчууд гэх нэг групп нэгээд. Тэгээд одоо ойролцоогоор 900 гишүүнтэй олцсон. Тэгээд тэндээсээ яг нөгөө үнэхээр яг гацсан хүмүүс нь нөгөө яг над чиг гацсан хүмүүс зөндөө бас байгаа. Тэгээд тэгшээ оюутнууд амралт өгчөнгүүт нөгөө амралтын хугацаанд заавал Монголд очиод нөгөө визээ сонгуулахаас болохгүй ч юм уу тиймэрхүү асуудалтай оюутнууд бол зөндөө байгаа. Тэгээд манай группт ч ороогүй тустай хүмүүс ч зөндөө байгаа мөлий. Тэгээд ихээр хижээлсний ер нь бол жоохон Тавиас дэшнсний 50-80 орносны хүмүүс авих байсан 60 эдтэй 70 эдтэй 50 эдтэй гэлээ. Тэгээд яг бас жирэмсэн хүмүүсээс аягүй их байсан хүчтэй. Тэгээд нөгөө ар гэрт нь хамгийн гол нь асуудал үүссэн ээж хэн бий мүү, хамаатан хэн бий мүү, ажил явдал мавдал гэх аягүй их болсон юмнуудтай тийм хүмүүсийн байгаа юм чинь. Тэгээд нөгөө яг очичдаггүй явъя явж хүмүүс амар хаа тэгээд яг амхандаа би нөгөө энэ хүмүүсийг жоохон төлөөлсөн ч сайн шин бид нөгөө яг бидний үеийн хэдэн залуус тэгвшээ нөгөө яг нөгөө итгэвтэй нэг тиймэрхүү хүмүүс нийлээд бид нар ерөөсө арга зам хай ингээд хийгээд анх 2 хоногийн хугацаанд 288 хүнээс хүн бүртгэж аваад яг нөгөө өргөх бичиг барих гэдэг хамгийн гол нь нөгөө албан ёсны алтан бичиг нөгөө Монголд хүнд өгж бичүүлж агаад тэгээд Монгол нөгөө газруудад нь авчиж өгүүлэхэд одоо онцгой комисс гадаад хэргийн яам
өөрчөө хаашаа л да тэгэж явуулна гэд хамгийн гол нь нөгөө яг хугацаанд тэр нөгөө өргөх бичгтэйгээ хавсрахын тулд хүмүүсийн мэдээллийг цуглуулсан. Тэгээ 288 хүний мэдээллийг цуглуулад хавсраад явуулсан маа. Гэхдээ ямар нэгэн байдлаар биднээс хариу ирээгүй. Тэгээд гэхдээ яг нэг хэдэн хоногийн өмнө улсын онцгой комиссийн хувьд болохоор яг Америкт байгаа иргэдийг авахаар ажиллаж байгаа гэсэн нөгөө юугаа мессежийг нөгөө хурлынхаа үед дурдсанд нь маш их баяртайгаа. Тэгээ яг аюул олон сайтууд биднэрт тусалж ажилласан аюул олон хүүхдүүдийн одоо энэ байгаа нөгөө оюутан хүүхдүүдийн эцэг гэх юм бид нартай бас тусалж ажилласан одоо энэ сайтд ярилцлага өгөөч гэх юм уу те энэ дээр ингээд нэг ярилцлага өгөөд нэг л бичүүлээд хийж гэх юм уу аюул хүмүүс тэгж тусалсан. Тэгээд яг тэдгээр хүмүүсийн ачаар бол яг үнэхээр нийгэмд бол Америк нэгдсэн улсыг гацсан хүмүүс бол байгаа шүү. Айгүй олон гацсан хүмүүс хүнд байдалтай хүмүүс байгаа шүү гэдгийг мэдээлж нөгөө мессеж өгч чадсан. Тэгэхгүй бол нөгөө дандаа л нөгөө Японд тийм хүмүүс, Солонгос тийм хүмүүс тэгээ нөгөө Nora live хийсэн шүү дээ. Тэгсэн чинь Италид гэж ярьж гэлээ. Тэгэл тэнгууд менеж жоохоо сэрүүл таваад Америк тэгээдсэн чинь тэндээс Лондон, Индонез, Австралиа гэж яг энэ чинь бүгд л адилхан хэцүү байгаа хүмүүс. Дэлхийд даяар л угаасаа энэ хэцүү байдал маа тийм ээ. Тэгээ тэгсэн ч гэсэн бүгд яг дэлхийгээ тархсан ч гэсэн бүгд л Монгол улстай хайр хэрэгтэй хүмүүс. Тэгээд үнэхээр зайлшгүй шалтгаантай хүмүүс ч өнгөрөө байгаа. Яг нөгөө оюутан хүүхдүүд дээр ирсэн хөшчүүл бол айгүй хэцүү байгаа шүү дээ. Хотон подкаст санаад тийм. Аха. Тэгэхээр одоо нөгөө нэг чи түрүү өргөх бичиг явуулсан монголчуудыг туслаач гэдэг тэгсэн. Тэгэхээр одоо нөгөө Мятын онгоц чинь хүрхгүй газар Америк чинь. Тэгэхээр одоо элчин сайдын өмнөөс гаргалгаа нь болохоор одоо та нарыг аль нэг газар руу ингэж нисүүлээд өгөх нэг тийм бичиг мичгэл гаргуулна гэсэн үг үү? Элчин сайдын өмнөөс одоо ер нь улсын онцгой комисс дээр ганц тулгамдж байгаа асуудал нь болохоор тусгаарлах байр юм билээ. Тэгээ бид нарт хэлж байгаа шалтгаан нь бол тийм тусгаарлах байр. Сая бол өчигдөр Японоос нэг чартер нислэг 251 үнэтэй. Тэрнийх нь 252 нь одоо 3 дахь орноос ирсэн гэх юм нь одоо Америкаас эндээс л айгүй олон үе явсан яг үнэндээ. Гэхдээ бид нарыг асуухаар болохоор 3 дахь орноос авахгүй та нар төр одоо ингээ хүлээхээсээр аргагүй гэдсэн малч. Миний мэдхийн л авна хэд хэдэн хүн явчлаа. Тэгээд яг нэг нь ч гэсэн явж өгөх чинь сайн хэрэг шүү дээ, тийм ээ. Гэхдээ очиод одоо эцэг хэлхийдтэйгээ байжсэн сайн хэрэг. Тэгээд өшөөнд аюул олон үнэхээр явах шаардлагатай хүмүүс байгаа шүү гэдгийг ерөөсөө яахгүй ямар нэгэн байдлаар бүртгэл хийгдсэн нь тодорхойгүй яаж явсан байгаа нь тодорхойгүй юмуд аюул муухай хамгийн гол нь тэр нь аюул муухай байгаа даа. Үнэхээр яг нөгөө шилээд тэгэж яс. Тэрнээс шада 1200 хүмүүсийн мэдээлэл одоо элчин сайдын яамд бол очсон байгаа. Яг тэрнийхөө хүсэлтүүдийг гадаад тэргийн одоо улсын онцгой комисс явуулсан юм билээ л дээ. Тэгээ Мятын нислэгийн хувьд болохоор угаасаа Америк руу шууд далай гаталж нисэн гэсэн асуудал бол байхгүй. Бид нар ч гэсэн тэрийг ойлгож байгаа. Тэгээ ямар нэгэн байдлаар бид нар өөрсдийнхөө мөнгөөр Солонгос руу, Япон руу одоо Стамбул рүүчүүдийн тийш нь яваад очиё. Тэгээд тэнээс харин бид нарт угаасаа чартер нислэг гаргаад өг биднээс чартер нислийнхаа бас мөнгө төлнө шүү дээ. Тэр чинь Мятаас гаргаж байгаа Мятаас хөрөнгө оруулах хэрэгтэй тийм ээ. Тэр чинь өнгөө харин гэсэн ямар ч ойлголт байхгүй хаа. Бид нарыг нөгөө ингээл харээ мэрээ гэж жоохон ингээл нийтл яваа жоохон ингээл сенсац үзэл гэсэн чинь энэ амьдардаг монголчуудаас айгу тийч худлаа өнгөө монгол хэсчих гээл үзээд тах юм. Та нар яахлаар ингээд иди худлаа өвчин гараагүйсэн бол та нар Монгол явахгүй байсан гэсэн гэл. Үгүй яа өвчин гараагүй байсан ч Монгол явах гэсэн үг зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь circumstance нэг background нуус бүгд өөр байгаа шүү дээ. Тэгээд яг одоо Мятын нислэгийн хувьд бол угаасаа тийм байгаа. Тэгээ Мятын хувьд ч гэсэн аюу хэцүү байдал байгаа шүү дээ. Нөгөө нислүүд нь бүгд зогссон болохоор тэгээд яг нөгөө албан бус мэдээгээр нөгөө Мятын юм болохоор ингээд нислэг бол имэйл агаад байгаа. Цаанаас нь зөвшөөрөхгүй. Тэгээд гол шалтгаан тусгаарлах байр л гэж би ойлгосон. Зөв ойлголоо. Тэгээд одоо тэгвэл элчин сайдын яамнаас танаас одоо өгж байгаа мэдээллүүд нь юу байна? Одоо жишээлбэл наан чин байгаа чи түрүү хэлсэн нөгөө хугацаанд дуусж байгаа оюутнууд хүртэл визээ сонгуулах болоод Монгол буцаж байгаа гэсэн тэр хүүхдүүдэд одоо тэр хүмүүс одоо визэн дуусгаж байгаа хүмүүс яах гэж байгаа мах чаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Тийм визэн дуусж байгаа хүмүүс яах чаа мах чаа гэдэг. Айгуул яах чаа мах чаа гэж араас нь давтчих шээ.
амар олон хүмүүсийн виз нь одоо яг 4 сараар дуусчихж байгаа юм байлээ. Тэгээд ер нь ихэнх нь 4 сар 5 сар дууссан. Тэгээд юу за тэр чинь визээс сонгуулахад $450 гэлөө. Тэгээд энэ чинь хамгийн гол нь айгүй юу аахгүй юу? Хүмүүс рентэ төлөх хүмүүс байна. Яг бид нар шиг рент одоо манай гэр бүл шиг рент төлөөд байж байгаа хүмүүс бас нэг бодлын ховор яг нөгөө гэр бүлэрээ ингээд бүх ихэнх нь таньдаг айлдаа ч юм уу те ингээд таньдаг мэндэ хүмүүс ингээд бараатад ингээд явцаа тэр нь авааштай тэгээд сайн баг тэрэнд нь айгүй баярлаад байгаа. Тэгвэл бас ингээд яаж байгаа хүмүүс зөндөө хэцүү аа штэ. Тэгээд юу тэгээ хүмүүс ч бас ингээд хоол хүнсэндээ мөнгөө зарцуулах уу, чартер нислэг гараад ирвэл яах вэ? Яаж нислэгийнхаа мөнгөийг зохицуулах уу те? Тэгээд чартер нислэг чинь за Солонгосноос орлоо гэж бодоход $254 ч гэх юм уу те? Тэрийг төлөх үү, визээ сунгуулах уу, яах вэ хүү айгүй том асуудлуудад ингээд талгаан ингээд гарчлаад айгүй хэцүү байгаа. Ер нь бол тэгээд яалтчгүй үнэхээр өөрийнхөө визийг халахгүй тулд ингээд төлөөл явж байгаа хүмүүс байж байгаа. Ингээд яг манай групп дээр нөгөө аюу хүмүүс асууж орж ирэн надаас асуун юу яа виза яаж сонгуулах уу энэ А94 яасан би тэрийг яг үндэ мэдэхгүй бол яг нөгөө групп дээр постлаад аюу хөрхөн би биндээ туслаад дэмнээд явчихтiin. Тэгээ ер нь бол тийм группийн талаар хэлэхэд бол яг бид нар бол нөгөө хүний их нь аюу халтахгүй ивэр үзэн тэгээд ямар ч нийгэмд мессеж түгэн яг ингээд чи ингээд энэ элчин сайд ажиллаа хийхгүй байна гэж ерөөсөө дарамт төвшруулахгүйгээр бид нар энд байгаа шүү бид нарт туслаараа яарчлаараа гэдэг мессежийг өгнө. Энд чинь бас нөгөө шууд нөгөө дан гэж бүтчих асуудал биш дээ. Элчин сайд уцаараа яриад тийм ихтэй байсан бол элчин сайд тэр юу муугаар нь департаментуудаар нь ингээд яамнуудыг ялгаадах ямар ч шаардлага байхгүй. Тэгээ тэрийг жоохон ойлгохгүй яарчсан хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүсийг бас ойлгох хэрэгтэй. Яалтчгүй үнхээр нөгөө дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу гэдэг нь болчиход байгаа хүмүүс аяг байгаа байхгүй тий. Тийм ойлголоо. За тэгээд Америкээс Монголоос очсон Америкт байгаа хүн одоо тэгээд яг гадаах байдал чамд анзаарах юм юу вэ коронавирусээс болоод? Ер нь бол яг би бол айгуу тийм нөгөө карантинд айгуу үнэнч байгаа гэрээс авахгүй. Тэгээд ер нь LA-ийн хувьд Калифорни мужийн хувьд болохоор миний хувьд яг баг жоо шинэ газар би ч өмнө нөгөө Seattle гэж явж ирсэн чи хаа Сан Францискод өмнө нэг ирчихсэн. LA-ийн хувьд болохоор яг нөгөө шинэ газар тэгээд жоохон нөгөө яг Корея таунд байгаа болохоор би юу Азуудыг гадуурхал нь бол тэр тамаа гайгүй. Гэхдээ ер нь бол жижиг ч гэсэн харагддаг. Тэр чинь расист үзэл харагдчихл байвал энэ чинь расист үзэл гэж үзнэ штэ. Тэрнээс саунд расист үзэлгээ тэрийг одоо чи эйжен хүнгээ буудаж алаад ч юм уу, тутлаад ч юм уу тэгжиж энэ чинь расист үзэл байвал болохгүй. Расист үзэл халтлагад одоо хүртэж гэж ярихгүй штэ. Бичил хэмжээгээр ч гэсэн хүмүүс хүртэж байгаа. Тэрийг яг манай элчин сайдын хувьд болохоор ганц юм сүүлч гэсэн нөгөө Монголын үндэсний хэлбэрт төгсөн ярилцлаган дээр болохоор тэгжсэн. Энд бол яг өндөө одоо ингээд уйлжинжаад ах хэцүү байдлаар үүсээгүй ч гэх юм уу те. Тэгээд ахтар монголчууд аль сүмний үйл хандлагад яг угаасаа олон ус одоо нөгөө олон үндэсний ус мус гэл нэг тиймэрхүү юм ярьжсэн л та. Энэ чинь зөндөө болж байгаа үед бол яг монголчуудад гэх юм уу эсвэл яг өнөө монголчууд болоод нэг хавд арцсан ч хүмүүс хавд архан жилсэн эшээ нөгөө нэг өөрийгөө нөгөө интроверт хүмүүс гэдэг штэ нэг олон нийтэд залаад татваргаа би гэжлээ ч юм уу би бол extrovert болохоор би бол аутчлээс ингээд зөө штэ тэгээд интроверт хүмүүс одоо тиймэрхүү халцаад өгсөн бол би ингэжлээ тэгчлээ гэж хэлэхгүй тэгээд одоо юу гэх одоо дэлгүүрч лайн дээр ингээд аачлж байхад ч гэсэн ингээд халаас гүүж ирээл бүтнээс хажуудлын лайнаас салхаж ирээл ингээл чи энд ингээд яагаад хоолц зогсмохс гингүүтэй өсвөл хажуугаар өнгөрөхдөө юм аваад чулуутчаад гангаа барьж байгаа юм аваад чулуутчаач би ингээд хөдлөн ш тэр хооронд ингээд цуцаж
ч юм уу. She's the coronavirus халтмал тийм хаалт байгаа шүү. Тэр чинь сэтгэл зүйн хувьд бол халтлаг байхгүй юу? Шууд ингээд Big Mac хотын утгатлаач ч юм уу, буудаач ч юм уу энэ ганцхан халтлаг тооцохгүй гэдэг ерөөсөө ганц юм хүмүүс ойлгохгүй юм шиг байна. Угаасаа л олон үндэсний газар юм байх шүү. Үгүй энэ угаасаа Америк нэгдсэн улсаас өөрсдөө судалгаа хийгдээд нөгөө юу энэ ингээ бүр ялцчихгүй ихсэн. Тийм болохоор Азиудын хувьд болгоомжтой байгаараа гэдэг warning өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнгуут яг ингээ болоогүй юм бла бла. Тэгээ монголчууд ер нь бол тасан байх чадвар өндөртэй хүмүүстэй. Тэгээд ер нь бол их нэг хүнээс юм гоогаад ингээд авах хүмүүс дургу гэж ер нь бол байдаг шүү дээ. Аль болох өөрсдөө аюу бие даасан улсууд байдаг. Ямар ч болгоод яваад байгаа элчин сайдын одоо элчин сайдын яам болохоор өөрсдөө тийм хэцүү байгаа хүмүүс байхгүй. Уус хэцүү байна гэдээ яах элчин сайдын яамны үүдэн төрчөд хэвчих юм үгүй байхгүй юу. Мэдээж тэр чинь Америкаар survive хийх замаа олчихлаа. Олохын тулд ямар ч хүн олно угаасаа. Яг тэрийг ерөөсөө ойлгохгүй яг ингээд аюу дээд байдлаас ингээ хараад байхгүй юу. Ингээд дээрээс байгаа таа. Тэр нь жоохон сул талтай гэж би бодоод байна. Гэхдээ би яг тэр хүмүүст буруу үт мэдээж тэр чинь коронавирусын өмнө зөндөө ажилтай байсан. Коронавирус гарч ирэнгүүт улам их ажилтай болов гэхээс ганцхан коронавирус идэл ажиллаж хүмүүс биш шүү дээ. Гарч ирэнгүүт те. Өмнө нь угаасаа хийдэг байсан маш олон ингээд ажлууд нь байгаа. Тэднийг ажаа. Тэнгүүт Вашингтон цэцэн чинь юу яатсан бас нөгөө хөл хороод тогтооцсон онлайн горимж шилжсэн байгаа ч юм уу. Амар олон ажилтайгаар ойлгож байгаа. Тэгээд яг сүүлийн ярьснаар бол надад жоохон намайг бухимдуулсан юм нь бол яг тэр л байна. Яг тэгээд надаас яг ер нь бол элчин сайдын яамд хаягдсан одоо нэг алтан бичиг бас над дээрээс иржсэн. Намайг бүртгэл хийж байгаа. Тэр нь болохоор нэг хүү нэг сургууль сурдаг. Тэгээд тэр болохоор нөгөө айгу дөнгөж шинээр ирсэн оюутан байсан баха. Тэгээ нөгөө коллеж сурдаг, доормдоо амьдардаг. Тэгээд сүүлийнхаа доормныхаа төрөөсийг төлсөн байгаа. Тэгээд одоо ингээд дараагийн сараа би яг яхаа мэдэхгүй байна. Хоол унсч надад байхгүй. Би өглөөний нөгөө өглөөний иддэг нөгөө сериал л шүү дээ. Breakfast-ний тийм сериал идэж одоо өдрийг ингэж барж байна. Надад хоол унс хүртэл хомсолцоо гэж тэгжсэн тийм хүмүүс байгаа. Тэгээ гэр бүл чинь баян айл алууны хүүхдүүд Америкт ирж сурдаг юм биш шүү дээ тий. Үнэхээр одоо нөгөө мундаг бас өөрсдөө хүч чармаалтаараа тий. Тэр чинь ерөн баян айлыг байсан ч Америкт ирж сурахад хүч чармаалт шаарддаг шүү дээ тий. Тэгээ наадчил визний ярилцлаганд ороход юу болдог вэ тий. Ямар бичиг баримт бүржүүлж яадаг вэ. Амар олон одоо тийм хүүхдүүд бишсэн байгаа. Тэгээд би тэр хүүхдлөө ингээд бол нөгөө мэйл хийсэн л дээ. Яаж нээж манай хатуу сайхан юм бэлээ. Тэгээд болохгүй бол чи ингээ над дээр ирээд амьдрах уу хүчтэй гамт ингээ байранд ингээ чи зүгээр гэвэл манай бууд нэр унтаад байж олноо гэж би мэйлцэн чи хариу ирэхгүй л хэлээ. Тэгээд хариу ирвэл банк мэйл шалгаж байгаа. Тэгвэл одоо яг үнэндээ яах вэ? Уус адилхан рент хийж байгаа юм чи тий. Тэгээд ямар ч нэг survive хийчих байхаа л гэж бодоод би яг санаа зовоод мэлцсэн. Одоохондоо хариу ирэхгүй л байгаа. Тэгээд учраа нь залхах болохгүй. Эсвэл манай харилцсан болов. Тийм бол хайшаа. Ямар ч тач тийм юм болж байгаа юм байна. Ямар гоё юм бэ. Тэгээд би биэндээ бол хань налаад ингэж байгаа нь бол гоё санагдаж байна. Тэгэж та одоо Монгол хүмүүс байна да. Харин тийм. За тэгээд ямар ч тач нөхцөл байдал бүх юм ингэж хэлсэнд баярлалаа. Хүмүүс бас сонсож байгаа. Тэгээд ямар ч тач надад хэлж амжаагүй юм ч уу би асууж амжаагүй юм байна уу? Яг асууж амжаагүй гайгүй байна. Яг нэмж зүгээр хэлэхэд яг би нөгөө группийн талаар хэлье гэж бодлоо л да. Америкийн нэгдсэн улсад гацсан иргэдэг групп ингээд энэ төр чи амар олон хүмүүс ингээд ажилласан чи амт юу үгүй аль болох мэдээлэл одоо хүргээж эрэг байх талаас нь уурайлч тий хэдүүлээ сэтгэлийн дэм болоод би биэндээ хамгийн гол нь би юу ч амлаж чадахгүй шүү гэдгээ би ер нь бид нар юу яжсэн л та нөгөө групп дээр өрүүлж одоо меншн хийжсэн одоо бүртгэл хийж байхдаа ч гэсэн нөгөө за ингээд та бүхэнд би аль бие усны би хүн болж бишээ. Би ямар нэгэн байдлаар элчин сайдыг төлөөлж ажиллаагүй. Ямар нэгэн байдлаар байгууллагыг би төлөөлж ажиллаагүй. Тийм би зүгээр сайн дураараа
энэ олон хүмүүсийн тэгээд энэ олон хүмүүсийн өмнөөс нэг зөвөр албан бичгээр явуулчаа гэд бид нар нэгдсэн юм аа гэд одоо надаас нэг амар олон чат ирдэг байхгүй. Тэгээд яг тэрэнд хэлдэг тэнгуут хүмүүс амар хөөрхөн. Ер нь бол айгүй эрэг сэтгэлтэй стаф баярлаа, халуун дүүдээ баярлаа ч гэмээр яг үндэ яг групп дээр пост оруулж байгаа би болж маш олон хүмүүс хатанд одоо ярилцдаг хоорондоо тгий ингээч гэх юм аа тий. Одоо ингээ тгий тэр хүмүүстэй тгийж холбогдоод тэгээ би тэр хүмүүсээ тгий залгая гэх юм амар олон хүмүүс байдаг. Тэгээд яг биднээс гадна дахиад Монгол руу яаралтай буцах хүмүүс гэх нэг групп нэгтчихсэн байсан. Тэгээд тэр бол яг манай группт байсан ах нөгөө нийслэлтэй. Тэр ахтаал би холбоотой байдаг. Тэгээд яг бас бид нар шиг бид өргөх бичиг баригчлаа байгаа юм шиг байна гэж ойлгосон. Хамгийн гол нь тэр хүмүүсийн барьж байгаа зарим за одоо 100 хөрөнгөт явуулнаа гэх юм уу. За одоо тэр хэдэн болонгууд явуулнаа гэх энэ битвэ одоо алтан бичгүүд явуулнаа гэх. Яг тэрийн улсын онцгой комиссээр яажсэн байхгүй юу? Нөгөө онцлжсэн байхгүй юу? Юу яриад байгаа юм бэ? Хэдэн болонгууд тонгоцсон суулган гэсэн утгатай юм хүмүүс мессежүүд ах юм. Болоороо та нар тэгээд бид нар ингээд яг бид нар олон тэгээгүй гэ хоорондоо ярьсан. Тэгээ нөгөө яг хүм болгон чинь тэгэл бухимдлаа илэрхийлнэ. Тэгмээ болон бид нар бол дахин хэлэхэд бол ер нь бол хүний нэр талтахгүй. Тэгээд аль аль ихтэйхэн одоо харагдах байдлаар, яарчлуулах байдлаар үжил бодлоо илэрхийлнэ. Гэхдээ хүний нэр ерөөсөө халдахгүй. Хүний алаад үгүй малаад үгүй үхээсээ тэгээсээ ингээсээ гэж амар хэлсэн. Би тэгээд тэр юм даа болохгүй шоо гэл нөгөө багш шиг нэг одоо болохгүй шоо. Наач нэг зүйл цолтох карт юм. Тэгээд Америк нэгдсэн улс ер нь өнөөдрийн байдлаар 200 бараг 10 хэдэн мянга гарсан байна уу? Өчтөр орой намайг үзэхэд 211 мянга байсан. Одоо хэд хэлсэн бараг 20 гарсан уу яасан. Гарсан. Тийм байдалтай байна. Тэгээд үнэхээр биднээс нэг нь одоо коронавирус тусчиж эсвэл биднийг авах гэдэг юм уу? Ойлгохгүй л байгаа. Эсвэл үнэхээр тийм serious зөндөл юм байгаа. Тийм. Тэр бол ажлын хараа ойлгол байгаа. Тэгээд амиртаач харин 5 сарын 1-ний манд хэлээд хоош байгаа. Тэгээд жаахан ханиалагчлаа. Тэгээд ямар ч тач маш баярлаа. Зүгээр дээ. Тийм. За тэгээд эцэстээ ингэж хэлэхэд зүгээр би энд амьдардаг Италид байгаа. Гэхдээ би амьдардаг ямар ч тийм яаралтайгаар Монгол буцах шалтгаан байхгүй. Зүгээр манай найз ингэж аялахаар очсон. Бүр гэр бүлээрээ аялахаар очсон. Тэгээд ингэ шал ондоо одоо нөхцөл байдалд байгаа болохоор ингэ бас ийм юм сонсох хэрэгтэй юм шүү гэд ийм бичлэг хийж байгаа юм аа. Ямар сонир би сая дундаа яг ингээ ток шоу нөхөтлж байгаа юм шиг санагдчихсан. Би ямар ч тийм биш зүгээр л ингээ найзтайгаа ярьж байгаа юм аа ингээ хүрэж байгаа шүү гэд хэлчихье. Би чамаас бол асуух хэрэгтэйсэн болов гэж. За Итали хэрэг байна гэж. Тэг ямар ч би зүгээр brief юу өгчээ. Нэг тодорхой юу өгчээ. Ямар ч ойрын хэдэн өдрүүдэд бол Италийн infected боёо шинэ тохиолдлууд бол багасаагүй зүгээр ер нь тон нэг чигдээ байгаа. Нэг 4-5 нэмэгдэхгүйгээр тийм нэмэгдэхгүйгээр тийм Монгол элчингээс бол айгүй сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Манай ийшээ бас юу ирдэхгүй, мятал ирдэхгүй. Гэхдээ буцна гэсэн хүн бол нэхээ их одоо амьдарч байгаа хүмүүсээс бол сонсогдоогүй. Тэгээд тэглэж гисэн визний асуудал дээр айгүй зүгээр ажиллаж байгаа. Энэ яасан гэхээр элчин сайдын яамнаас өчтөр өнөөдөр ч илүү юм бичижсэн. Тэр нөгөө визэн дуусж байгаа хүмүүс 2 сарын 1-ээс хойшоо 1 сарын 31-ээс хойшоо визэн дууссан юм уу? Дуусж байгаа хүмүүс визэн дууссан тооцохдохгүй ямар нэг мөнгө төлбөр төлөхгүйгээр 6 сарын 15 хүртэл бол энд байж болохоор юм билээ. Тэгээд зөвхөн талтай тий. Тэгээд ямар ч тач шууд хорой гаргадаад Монгол руу буцах ямар нэгэн орон руугаа буцах шанс гарах хүртэл нь одоо тэр нөгөө юуг нь визийг хүчинтэй байлгахаар тохирсон юм билээ. Тэр бол айгүй гоё мэдээсэн. Тийм ээ. Зарим сталлаа тий. Тийм л байна. Италид цаасан гооч ингээл амар ингээл жоохон айгаад байгаа. Ер нь бол гэтээ
танаа бол гайгүй үстэй тий. Би одоо Италид идэх хүмүүс рүү ингээл бичээд авахгүй за яаж ингэж ингээд тэгээ танаа хот бол гайгүй байгаа юу? Манай хотод бол 2000 хүн өвчлсөн байгаа. Тэгээ үндсэндээ ер нь бол тэр хойно аягүй амар өвчлсөн газартаа болохоор 3 4 л хотод ингээд нийл амар төгссөн байгаа байхгүй юу. Тэгээд бусад хотод гайгүй байгаа. Тэгээд манайх ер нь бол бусад хотуудаа бодох юм бол жоох их таатай байгаа ч гэсэн ийм хүнд байдал бол биш. Тэгтээ өөрийгөө хамгаалаарай. Тийм. Тэгэлгүй. Би ер нь гэрээс гарах аягүй чаа. Би ч гэсэн гарч байгаа. Би бол гарчаагүй шүү. Би ч гэсэн гэж. Тэгээ хавсаа манай Korea Town-д нэг 2 хүн илэрсэн байсан. Төрсөн өдрийн парин дээр байсан 2 хүн. Тэгээд антаандаа л яг тэгэл гайгүй л ямар ч тач гарахтаа дандаа маска зүүж байгаа. Бэлээ өмсөж байгаа. Тийм. Гараа байнг угааж байгаа гэртээ байхдаа. Тэгж л хамгаалж энэ өөрөөрөө дуусаа яаж ч хамгаалах вэ тий. Тийм байсан. Тийм. За. Алина ярилцсанд баярлалаа. Хоёлаа ингэ бичлэгээ дуусгая та. За, чам ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө сайн хамгаалаарай. За, чам жижигс ирүүл гараа. За. 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 Окей. Okay. За.